Сайн уу? Сайн уу? За ингээд ойрт бичлэг оруулаагүй манай Tigers Family дээр тэгээ бид тэдний хооронд юу хийсэн бэ гэвэл Монгол руугаа бүр буцах шийдвэр гаргаад тэгээд Монголтоо одоо ирсэн байна. Австралиас 6 сарын 28-нд гараад бид шууд Улаанбаатар орохгүйгээр Хятадын одоо хотуудаар дамжиж явж байгаад замын үдээр одоо хинтээдээ очисон байгаа нутагтаа анх хилээр орж ирэхэд хилээ ажилтнууд маш гоё хүлээж авсан. Монгол улстай тавтай морилаарэ гэл айгуу гоё сэтгэл хөдлөлт юм билээ. Одоо Улаанбаатарт сая нэг 7 хоногийн өмнө орж ирлээ. Тэгээд хөдөөгөр явж исэн чинь байр маань ашгүй ашиглалтанд орлоо гэж сонсогдоод за тэгээд бид Улаанбаатарт одоо орж ирчээд тэгээд байрныхаа төлхөөрийг авчаад байжсэн чинь нэх гоё ингээд бүх юм цаг хугацаанда юм уу Австралиас нөгөө ачуулсан манай одоо гэрийн юмнууд багсаг юмнуудаа одоо газрын ачаанд өгсөн байсан байхгүй. Тэгээ тэр маань бас ирдсэн гэж сонсогдоод тэгээ бид тэр одоо өнөөдөр гайл дээр ирсэн байна. Өнөөдөр баг юмаа за одоо контейнераа задлаад авчих юм байна. 2-3 хоног гайл дээр ер нь баг мөнхөрсөн. Яасан бэ гэхээр юм өөртөө сайн мэдхгүй нөгөө бүх юм шин урд нь юм ачаагаа ингэж авдаг тийм процесс хийж байгааг учраас одоо бүгдийг мэдхгүй 1-2 төрсөн хүн явж байгаа. Тэгээд өнөөдөр бүх юм нь болоод ерөнхийдөө авах гэж байна. Тэгээд ингээ гайл дээр бас юм авах гээд бид хоёр ч хүсэлт өгж байгаа штэ эн чинь 10 жил амьдарчаад бид хоёр ингээд гэрээ нүүлгэж ирж байгаамаа. Тэгээ гэрийнхаа тавилга мавилга зарим хэрэгтэй юмнуудаа ингээ ачуулсан юм аа. Гэт нэг удаа ерөнхийдөө 6 сараас дээшээ амьдарсан бол татваргүй авд юм байна. Тэгээд өөртөө хүсэлтээ бичиж өгөөд одоо хэр удаан амьдарсан 6 сараас дээшээ амьдарсан гэдгээ нотлоод тэгээд ачаагаа авд юм байна. Тэгсэн чинь галийн ажилтан нас аюурхөө таадыг одоо хүлээж авах гад л одоо авахд ер нь бэлэн байгаа шүү. Та хоёр л ингээд юм айгу удаан бүрдүүлээд өөртөө уучраа олохгүй ингээд байгаа шүү. Та нарыг бол одоо дуртай хүлээж авах гад ингээд айгу хөрхөн тийм эерэг одоо нүүж ирж байгаа гэсэн чинь маш гоё хүлээж авсан. Монголд ирээд ер нь маш гоё байна. Нэгдүгээрт одоо цаг агаар улирал тийм ээ ер нь бид нар яагаад ч нөгөө Монголоо маш их санаж ирсэн дээж тэр юм уу эсвэл одоо ер нь бол манай Монгол одоо үнэхээр гоё юм. За тэрэн дээр бидэд ерөөсөө эренгүүтээ хинтгийнхаа ойр орчмын одоо сумдуудаар гоё байгальтай дадал баяадраг тэгээд Батноров тэгээд авраг тосон гэд ерөнхийдөө маш гоё хөдөөгөр явсан. Тэгээд миний одоо хувийн аккаунт дээр ер нь бол тэрний топ чирээлүүд орсон байгаа. Тэрээ сонирхол ороод үзээрэй. Хөдөө бол одоо сүү цагаа эдээ таалах гээл одоо нөгөө хөдөөгийн маах гээл бүгд маш гоё амттай бидэд тэднийхээ амтыг аяух сансан байсан. Тэгээ манай гурав ч нөгөө нэг Монгол төрөөгүй Австрал төрсөн шүү дээ. Тэгэнгүүт манай гурав ч бүр бараг Монгол хүн болцсон. Хөдөө бүр бай гээд Монгол гэртээ очие дэргээд ер нь маш их таалагдж байгаа. Тэгээд Улаанбаатарыг бас үзүүлсэн чинь бүр ямар гоё гэд таалагдж гин гэж хэлсэн. Тэгээд одоо бидэд хаана ер нь эхний жилээ амьдрах вэ гэж төлөвлөж одоо хоорондоо ярилцж байгаа. Тэгээд ээж аавуудаа ойрхон орон нутагт хинтэдээ ер нь эхний жилээ өнгөрөөе гэж шийдлээ. Тэгээд тэнд хүүхдүүдээс цэцэрлэг сургуульд нь оруулаад арай одоо илүү хүүхдүүдтэйг ойрхон монгол хэлийг сайжруулах зорилгоор тэгээд хинтэд очиж амьдрахаар болсон байгаа. Бид нар ер нь Монголд ирсэн сэтгэл гэвэл Улаанбаатар ер нь бол яг төгжрээтэй байна. Гэхдээ энийг гайгүй үеийн гэж хэлж байгаа. Миний бит хоёрын хувьд бол энэ бас л энэс илүү төгжирдэг гэвэл бас хэцүү юм байна. Юмны үнийн тал дээр бол яг үнэндээ бол яалтчгүй өндөр юм байна. Үнийн өсөлт төгжрөл хоёрыг тооцвол ер нь Монголдо ирээд маш гоё байна. Дээр нь орон нутаг бүр гоё илээ.
тайван, хүмүүс нь ингээ налайсан яг нөө зунжийн уйлралын нөгөө нэг амралтын үеү таарсныг таараа тэгээд байгаа мó би мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь айгүй сайхан тайван байлээ. Тэгээд хинтээд хэд хоног байхтаас айгүй таалагдсан. Бүх юмдаа төгжрөл байхгүй, амар тэгээд дээрэс нь нөгөө эгитээр чинь хоёулаа хинтэйг ихгүй. Тэнгүүт ээж аавуудтайгаа ойрхон нөгөө ээж аав ах дүүнээсээ хол ингээд олон жил амьдэрсэн чинь бас ойрхон амьдэрсэн чинь айгүй гоё хантай, түшигтэй айгүй сайхан байгаа. Монгол маань ер нь маш их өөр болсон байна. Маш олон байрлалууд нэмэгдсэн байна. Заримыг нь бол танихгүй байна. Зарим одоо тэр газар байсан юм нь өөрчлөгдөөд битээр чи ер нь бас хөөрхөн төөрөд байгаа хгүй. Тэгээд GPS дээр хаяада хийж яваад байгаа. Одоо тэгээ өнөөдөр бид тэдиймээ аваад байрандаа оруулчаад тэгээд тэндээсээ ялгаж салгаад хинтээ рүү одоо амьдрах газар руугаа зарим юм авч явна. Тэгээд машина бас ачуулсан. Тэгээ машина бас аваад номер дугаар харин олдох нүггүй тэрийг одоо судална. Бас нэлээд ажлууд байна. Одоо байрандаа бит хоёр галтгооны тавилга ямарч ирсэн ихний удаа өөртөө нэг 6 гаргаад нэг оролдоод үзье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд өнөөдөр ачаагаа юу ч гэсэн аваад одоо задлагдж байна. Манай ачаа маань ирцээ. Ишг амжаад бууцсан.